За соёлын уралдаанд бол одоо нийтдээ 90 гаруй хурдан нутанд төхөөрөмжийнхээ арлуу явж байна. За 326 намтай сайхан бороод түүний харагдаж байна. За энэ хэрэлцэн одоо Төв аймгийн баяр наадамд одоо айргийн 10 орчууд ирсэн 404 нөмөрт энэ хэр одоо шүү. Сая одоо бас нэг наадамд оролцоод ирсэн баг. Аль тийм. Энэ Төв аймгийн баяр наадамд аман үзэж ирсэн байх гэсэн. Энэ голдны явах хэрэг бол одоо ононгоо навтай хэрэг байлаа дээ. Азрын нэлтэй хэрэг. Төв аймгийн баяр наадмын аман үзүү хэрэг одоо тэр цаалтын цэнхэр зээжвчин нэмнэтэй хэрэг тэрэ. Төв аймгийн Алтан буулгын сумын байж Сандар Доржин Батбүргийн хурдан гэрүүрэ гэдэг чинь тэр байна да. За Увс аймгийн Тэс сумын аймгийн алдартай яач Баян мөнгөний жижиглийн хурдан харуур гэдэг чинь өнөөдөр тэр азрын нэлтэй харуур морцсон байна. Ногоон жижигчин юм нэлтэй харагдаж байна. За ингээд 10 жилийн өмнө бас одоо ямар соёлонгууд айрагт төрүүлжсэн бэ гэдэг мэдээг одоо та бүхэндээ бас хүргэж бай. За 10 жилийн өмнө бол одоо соёлын уралдаанд бол одоо Увдагийн баян сумын үеж Отхон нэмийн шарга гэдэг соёлон төрүүлжсэн. За Увс аймгийн сагил сумын үеж Цогц сайхан гэдэг хүн өнөөдөр хүрэн соёл бас аман хөдөлгөжсэн байна. За Увс аймгийн Ховд сумын аймгийн адуутай Цэрэн Чимдийн алтангийн Монгол хэр гэдэг адуу гуравд орсон бол Увс аймгийн Түргэн сумын үеж Батхэрлийн хурдан бүрэн дөөрөө. За Төв аймгийн Сэргэлэн сумын үеж Сурын хэрэл гэсэн үрээнүүд одоо хайрагдаж байсан байна. За 2005 оны баяр наадамд бол одоо Увс аймгийн Өндөр хангас сумаас одоо Баавган халзан гэдэг соёлон хайрагдажсэн бол Дархан мулгам самжийн хул За Увс аймгийн Үлгийн сумын үеж энэ Даваа сүрэнгийн хурдан хөрөнгөрөө гэдэг чинь Завхан сумынхаа 80 жилийн үед бас хайрагдсан цувандар байдаг. Энэ хөрөнгөрөө бас аймгийнхаа бисэд 3-т орж исэн байна. За 4-т бол Увс аймгийн Өндөр хангас сумын үеж Цогц сүрэнгийн хурдан харуур. За 5-д бол Увс аймгийн Үлгийн сумын аймгийн алдартай Дамжахын Баасан сүрэнгийн хурдан хөрөнгөрөө гэсэн 5 үрээ одоо бас 20 жилийн өмнө бас айрагдаж төрүүлжсэн байна. За төгөөрөмжний соёлонгууд бол ирж байгаа юм байна. За жоохон явцг гэдэг өөр цаагуурхан тэр очиж гарах учраас ханаад өөр дуулам ихтэй шүү ирэл цагаагаарын хувьд бас одоо жоохон докторгүй өнөөдөр бас салхитай байна. Эндээс хойш одоо бороотой гэсэн. Ингээд аргатайхан байх шиг байна. За зөөлөө яваа гарчаараа. Зөөл яваа. Гарчаараа. За хамгийн хэмэртэй соёлын уралдаан шанал шалах 90 алтан дууртын төхөөрөмж рүүгээ явж байна. Яг ингээд давхад очингууд нь эргүүлчихэд байгаа энэ их бүр байгаа. Очоо сайхан одоо зогсоож байгаад жоохон дигийн дараад арыг адуулууд хүүсч ирэхээр эргүүлсэн дээр яхаа. За энэ ч одоо могоо шороо зайлгээд ирээс ярьж болохгүй байх шиг байна. За энэ өдөр бол одоо соёлын уралдаанд ирэн ярих төвхтэй өдөр болох юм даа. Тэг хөдөлж явж бороод угаа тавьдаг чинь юу вэ? Балдоржийн төвдөлгөр юм бороо гэж өнөөдөр бас л одоо өмнөний хэдэн хүрээнд уралдан да энэ бороо Дандин сүрэнгийн
Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сум Дамжин сүрэнгийн аваа сүрэн Дамжин сүрэнгийн аюулгүй нарын онооны энэ хурдан үрээ. Мохоо хоолоос ирчих юм бол болно. Тийшээ ирэх уу? Тийшээ чи явах юм бэ? Зураг дарах яг сайхан гарах боломжтой тэгээд одоо мордын тогтоож явах хэрэгтэй. За энэ 90 л одоо шууд дайраад л ирчихлээд энэ соёлгууд төгөөрөмжөг унгаажж ирэхгүй хүүхдүүд бас өөрсдийнхээ одоо сулгамжгүй байдлаас болоод эрсдэлд орох бол одоо аюултай учраас хүүхдүүд одоо очоо сайхан төгөөрөмжийг хар сайхан дээргээд тон зогсож байгаад ирэх гин одоо зүйтэй юм байгаа юм да. За өмнө дээр тэр халзангад одоо цаад өнцгөр нь хашуулдаад гараад ирлээ. 458 сайхан зээр талцсан өрөөд одоо хамгийн хэмэртэй соёлын уралдаан нэг хошоо үлдээд эхэллээ. За одоо нэг жоохон төгчөө гараа явахаар сайхан ингээл дагж байгаараа 911 номертэй азарган нэлтэй халуун соёлын одоо өнгөний хэдэн өрөөдөг очоод нийлээ. За 911 номертэй сайхан энэ Сэлэн аймгийн Сүхбаатар сумын гоош Дагуу самбагийн учир суран гэж Монгол төрийн баяр наадамд одоо бүрэн залангаа төрүүлж илгэжсэн хүн байна шүү. Сэлэн аймгийн Сүхбаатар сумын гоош Дагуу самбагийн учир сурангийн хурдан халуун өрөөг Ганбаатарын Отхон Бунцэг гэдэг хүн үеж хурлуулж байгаа юм байна. Халуун соёлын одоо өнгөний 10 соёлын ардаар байна. За өнгөн дээр одоо Ус аймгийн дэс сумын аймгийн алдартай Жавин Баян мөнхийн хурдан саардураг Ус аймгийн үлгэсвийн залуу аймгийн алдартай Баасан живийн мандарч өсөн өнгөн дээр гарч ирлээ. Энэ жил одоо Монгол төрийн баяр наадамд очирлаад өнгөн явж байгаа одоо арга шилсэн. За Ус аймгийн давсан мөсөн байгуулсан 400 жилийн од түрүү магнат хурдтай ирсэн. За цааталт нь одоо Ус аймгийн дэс аймгийн алдартай Цэвэр ардынгийн баяр цаахны уяа суулгыг даруулдаг. Инхүүд гадын тэргүүн бимжийн бол за өөр хүний нэр дээр байна гэсэн тийм ээ. За өөр хүний нэр дээр байна гэсэн шин энэ хавар одоо төвийн бүсийн урд дурлаад түрүү магнат хурдсан хөрөн өрөө бас өнгөн дээр гарч ирсэн бай. За өөр хүний нэр дээр байна гэсэн. За эзнийг нь одоо жоохон харж байгаа танилцуулахгүй. За Баатрин буян орчих гэсэн байхад тийм хүний нэр дээр одоо байна гэсэн байх. Дамжин хүүгийн орчихын нэр дээр байгаа юм шүү. Ус аймгийн дэс сүмийн уяж Дамжин хүүгийн орчихын хурдан зээл дөрөв одоо өнгөн дээр гарч ирсэн бай. За энэ хүү одоо энэ наадталт нь бас азарган нэлтэй хонгороор одоо гарч ирсэн. Энэ жил одоо Монгол төрийн баяр наадамд одоо 6 дурдсан юм хурдан үрээ гэж одоо эзэн уяа чинь хүүхэд нь одоо танилцуулж илээ 388 номертой болсон. Энэ сайхан хонгор өдөр гарч ирсэн байна. Өнгөний хэдэн өрөөний арталтаар. За тэр сайхан саар цонхор өрөө бол одоо Ус аймгийн дэс хожингийн балдуржийн хурдан цонхор өрөөний урталтаар яваасан хонгор өрөө Хөвсгөл аймгийн Баян зүрхсүмэн уяж Очрын Баатрын хурдан хонгор өрөөг Монгол улсын алдартай Журтансангийн намар байсан өнөөдөр энэ жил одоо Монгол төрийн баяр наадамд 6 дурчаад ирсэн хурдан өрөө. За тэр уртлаа шарч яаж өвчин нэмнэтэй хөрөн өрөө бол одоо нөгөө Хөвсгөл аймгийн Баян зүрхсүмэн аймгийн алдартай байж Бацхны Мичтмагийн уяа суулгыг нь даруулдаг. Тэр шинэ дэлгэр дараалагийн хурдан хөрөн өрөө харагдаж байгаа шиг байна. 526 номертэй юм өнгөний халдсан өрөө. 426 юу? За 526 юм байна. Жохон дөгчөөр. За 526 байсан бай. 526 номертой сайхан. За 526 Баян хонгор аймгийн уяач Шимцээгийн ганцургийн хурдан гүрэн халдсан өрөө гэдэг чинь өнөөдөр өнгөлөө гараад ирсэн байна шүү. За өнгөн дээр бол одоо Баян хонгор аймгийн Баян хонгор сум гэж яриад байдаг юм дээ. Энэ одоо Ус аймгийн Баян хонгор аймгийн хөө юм байна. Шимцээгийн ганцургийн хурдан хөрөн өрөө өнөөдөр бас өнгөний хэдэн өрөөнд дээр гарч ирсэн байна. За Ус аймгийн Дагуун сумын уяач Дамжин сүрэнгийн хан очрын хурдан хан сүгийн хурдан бороо бас арын хэдэн өрөөнд дотор харагдаж байгаа шиг байна. За нэг өнгөнд яваадасан хурдан халуун өрөөс нэг Дагуу самбаг Сэлэн аймгийн Сүхбаатар сумын уяж Дагуу самбагийн учир сүрэнгийн хурдан халуун өрөө тэр арын хэдэн өрөөнд дотор харагдаж байгаа шиг байна. За 388 номертой болсон Хөвсгөл аймгийн Баян зүрхсүмэн уяж Очрын Баатрын хурдан хонгор өрөө Уртсангийн намар байсан энэ дээр байна. За хонгор өрөөний хурдтаар бол Хөвсгөл аймгийн Баян зүрхсүмэн аймгийн алдартай Бацхны Мичтмагийн уяа суулгыг нь даруулсан. Тэр шинэ дэлгэр далайгийн хөрөн өрөө өнөөдөр энэ дээр өнгөний 5 6 өрөөний ардаа 7 доор байна. За 6 доор сайхан 50 адуу гарч ирсэн байна. Жохон дөхмөр байна. Дөхөд жоохон
огцон биш зүгээр л хажуугаар нь төгөөд бай. Ой хэтэрхийд өгч шүү. За 424 номертой 28 номертой сайхан 54-ээр одоо өнгөн дээр гарч ирсэн бай. Увсангийн зүү хангаас өмнө байж мигмэр доржин хурдан халдсан үрээ юм бай. За энэ өнгөрч хөдлөн өрөө одоо аймгийн баяр наадамд түрүү магнат хурдчаас ийм хурдан өрөө. За зүү хангаа нутгийнхаа 100 жилийн ойдоос айрагцсан ийм хурдан галзан өрөө өнөөдөр өнгөний хэдэн өрөөнд дээр гарч ирсэн бай. За хонгор өрөө долоодоор бол одоо их хөлийн зургаад бол 8 дээр бол хөлийн ирстэй байгаа. Жоох яваад амаарай. 20 дугаар. За 20 дугаартаа бол одоо тэр Увсангийн зүү хангаас өмнө байж мигмэр доржин хурдан хүрэн халдсан өрөө байгаа. За тэрний саалтаа 800 хэдэн номертой байна. 800. За 868 юм шиг болоод байгаа. За муунд байгаа да хүрэн өрөө одоо гарч ирсэн байна. За 800 за зэр дөрөв 868 бүртгэл дээр байхгүй 58 бол одоо Увсангийн баруун нурууны аймгийн алдад байж 85 бат үеийн хурдан зэр дөрөв Батаржин ам баяр үйсэн өнөөдөр гарч ирж байгаа юм байна. Эдгээр хурдгалын уяаны уяач Батаржин ам баяр үйсэн өнөөдөр зэр дөрөв өнгөний хэдэн өрөөнд дээр гарч ирсэн байна. За өнгөн дээр бол одоо Увсангийн дэсмийн аймгийн алдарт байж 60 баян мөнгө хурдан сар дөрөв Увсангийн үеийн аймгийн алдарт байж Баасан жим бодлорч ирсэн өнгөн дээр гарч ирлээ. За сар дөрөв бол одоо Хинтээ аймгийн хэрлэн сум аймгийн алдарт байж 60 мэгзэр дамжиж ирсэн Сүхбаатар аймгийн дэвшин ширээд Жамбал шануу гэдэг хүний ад дууны ихтэй сайхан саардгүй одоо өөрт нь биедээ энэ жил одоо унгалсан байх энэ сар дөрөний. За ингээ сар дөрөв өнгөн дээр шүтлэн өрөө бол одоо Ховд аймгийн одоо зүүн бүсийн хурдад аман үзүүлээ давхар Рус аймгийнхаа Наран мулгийн баруун бүсэд түрүү магнат хурдалжсэн. За хязгаалan өнгөрсөн жил гаваагүй энэ жил одоо 20 саяны хавар одоо Ховд аймгийн 1000 цум зохион байгуулалтын зүүн бүсийн хурд уралдаад 3 турдлаад за давхар уягаар улсын наадамд энэ зүүн одоо очиж уралдаад өнгөн дэвж байгаа татварлаад арагшаалсан. За тэгээд энэ жил Увс аймгийн давсан мөсөн байгуулалтад 100 жилийн өмнө баяр наадамд одоо түрүү магнат хурдалжгаад ирсэн хурдан саарл өрөө хөтөлсөөр өнгөний 8 өрөө саллаа. За арын өрөөнд дотор одоо сайхан за тоосыг нь жоох багсгачааж л одоо орж ирэхгүй бол арын өрөөнүүд бөөндөө. За арын өрөөнд дотор лавдад Орсогийн хос хоёрын уяа солигыг нь даруулдаг Бат чулууны хурдан хэрүүрэ гэдэг чинь лавд харагдаж байна тандгаас. За баян мөнгөний жойжлын хурдан хар өрөө байна. Увс аймгийн цагаан арган сумын уяаш ядам сүргийн дорчангийн хурдан шарга өрөө гэж энэ жил улсын наадамд 16-д орсон Увс аймгийн өндөр хангал сумын угуул аймгийн алдарт байж дан хөрлийн андалгэр гэж хүний унган шарга өрөө байна. Цагаан архны зууд одоо шүтлэн аригчсан тэр шарга өрөө биш юм. За тэр биш юм байна. Өөр шарга өрөө байна. Баян мөнгөний жойжлын хурдан бор өрөө харагдаж байна. 25 чирээд байна. За дамжин сүргийн ганцхан бор өрөө одоо энэ хэдэн мөн өрөөний ардаар байна. 25 номертой сайхан хүрэн азарган хүрэн өрөө өнөөдөр өнгөний хэдэн өрөөнд дээр гарч ирсэн байна. Энэ Увс аймгийн зүүн говьсын Монгол улсын алдарт байж Далаанбаатарын хурдан зайр дөрөв чинь өнөөдөр тэр арын хэдэн өрөөнд дотор гарч ирсэн байна. Энэ сайхан морин гэрүүрэг одоо харуулж байгаа манай зүрхлэшин дөрөв очоор энэ жил Төв аймгийн баяр наадамд одоо аман гүзүүнд тавьсан мөр гэсэн шүү. Төв аймгийн Алтан булаг сумын Сандаг доржин бат мөнхийн хурдан бор гэрүүрэг Батаржин ам баяр үйсэн одоо оюунагийн инктор гэж үгдээ унж байгаа хурдан гэрүүрээ энэ хамгийн наадам Цэнгэр сайживчийн нэмнэдэ гэрүүрээ энэ Төв аймгийн баяр наадамд одоо аман гүзүүнд тавьсан. За ардалтаар нь Увс аймгийн Наран булаг сумын Орсогийн хос хоёрын уяа солигыг нь даруулсан Бат чулууны хурдан гэр соёлон сая Увс аймгийн Сагил сумын нүнжил дуурд орчгаад ирсэн юм хурдан өрөө өнгөрсөн жил зүү хангаа Увс аймгийн өмнө сумын зөв жилөөд түрүү жаргсан юм хурдан өрөө. За яваад агараа жоохон яваад өгөөрэй. За Увс аймгийн баруун нурууны аймгийн алдарт Цэрвэн үнэн баярын бороо бас энэ дотор харагч байна. Завхан аймгийн хүний нэр дээр морцсон байсан. За хараахан хүнийг нь харах боломжгүй одоо байна да. За Увс аймгийн цагаан арган сумын угуул Дорцрынгийн ядам сүргийн хурдан ядам сүргийн дорчангийн хурдан шаргуураа энэ гэдэг өрөөний ардталтаар байна. За яваад агараа жоохон яваад өгөөрэй. За энэ Ховд аймгийн Монгол сумын одоо Монгол улсын мандаж загжавын бинт цахны унган намгтай сайхан шархээр одоо төлн сарда шархээр одоо мурчсан энд одоо бас гараад ирсэн бай. За энэ арын хэдэн одоо өнгөлөд байгаа сайхан одоо хүрэн өрөө 500 хэдэн номертой юм бэ. 531 номертой хүрэн өрөө арын хэдэн өрөөг одоо өнгөлөд байна. За энэтэй сайхан тогтж байгаа. Тэр манайхан тэр 531 урдтал дээр тэр бор өрөөний номероос харж байгаа сайхан морин мөрөөр алсыг хараад байгаа. Тэр л одоо 49 номертой байх шиг байна. За 531 номертой Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөний шагагийн хурдан зайр талцсан өрөө юм ба шүү. За Ганбаатарын буян тогтмол маллагийн уяаны өрөө бай. За бор өрөө одоо хэдэн зуун хийсэн байна вэ?
49-тэй тоот юм байна. Тэр бороо одоо урагшлах гээд байна. За арын өрөөнүүдийн хөлийн ирж одоо үнэнгүй чанга байна. Тэгээ баян мөнгөний жолоо хараараа ингэж нэг цэрэг үнэн мэрэн мороо энэ ардталтаар байгаа. За 44 номер үү тэр? Холдор. Тоосноос олдсон шүү. Тэгвэл тоосноос олдоод жоох. За 44 номертэй цагаан Усамын зүүн гоёш Даланбаатарын урдаа хараараа бас одоо гарч ирсэн юм байна. Тэр азарган дэлтэй хар соёлон бол одоо Усамын зүүн Усамын Монгол улсын Даланбаатарын урдаа хараараа Ганбаатарын моён тогтмолоо байсан Болормагийн инх төгс гэдэг хүүхдийн хонж байгаа урдаа халтар руу гарч ирсэн байна. За тэр 49 номертой боруурааг одоо харчмаарай. За шууд өгнийг дээр очих. Өгнийг дээрээс харагчлахгүй бол одоо энэ тоосчд бол одоо үнэнгүй их байна. За өмнөний даван өрөө тэгээ зэрэгсэж байгаараа манай жолооч очоод за өмнө дээрээ бол одоо Усамын дэсмийн аймгийн алдар туяач Жавин баян мөнгөний хурдан сард өрөөг Баасан Жавин манзарч байсан өмнө дээрээ гарч ирлээ. За аман үзүүлд нь Усамын Көмскөл аймгийн баян зүрх сумын одоо аймгийн алдар туяач Бацаахны Мишмагийн уяа суулгыг нь тааруулдаг тааруулсан. Тэр шинэ дэлгэр далаагийн хурдан өрөн соёлын аман үзүүн дээр байна. За 3 дахь бол одоо 388 номертой Көмскөл аймгийн баян зүрх сумын уяач Очрын Баатарын хурдан хонгор өрөө 3 дуу орж ирлээ. За Ортонсонгийн номер 3 дахь. За 4 дээр яваа хөрөн өрөө чинь хэдэн зуун номертой байлаа да бид номер дугаарыг одоо дахиад эргээд мартсан байна. За ингээ яг тэгээ явж байгаараа. Одоо 868 номертой хөрөн өрөө гарч ирсэн байна. За 868 биш л байна дээ. 58 штэ нэрэ. Усамын баруун нуруу сумын аймгийн алдар туяач 85 Батуйгийн хурдан хөрөн өрөө шүү. Усамын баруун нуруу сумын гоёш 85 Батуйгийн хөрөн өрөө өнөөдөр 4 дээр гарч ирлээ. За 5 дээр бол одоо 526 номертой бүрдүүлсэн хурдан хөрөн өрөө 5 дээр байгаа. Энэ Усамын Баян хонгор аймгийн гоёш Чимцээгийн Баян хонгор аймгийн гоёш Чимцээгийн ганцэргийн хурдан хөрөн алзан гоёг алдар аймгийн алдар туяач аюурын мачиргал үйсэн өнөөдөр гарч ирсэн байна. За Бачиргал гэдэг хүн бол одоо Баян хонгор нутагтаа одоо бараггүй сайн өмөр үлдэг юм хүн ээ. За хэдэн 124 бэ? За 524 одоо биш л аахгүй 624 баха да. Энэ Усамын цагаан сумын Эвс сүрэнгийн Насанбатын хурдан зэр дөрөө бас өмнө хэдэн өрөөнд дээр гараад ирсэн байна. За ингээ яваад байгаараа. Сайхан зарал дуусаагүй байхад битгээ суугаад байгаараа 44 номертой хэрүүрээ бол Усамын энэ зүүн сумын бол Монгол улсын алдар туяач Бэлчээрийн далаа хурдан азарган гэр соёлын цаат нь 25 номертой нь бол зүүн монд одоо Даланбаатарын хурдан зэр дөрөг Мэгмар сүрэнгийн алтан гочор байсан хоёулаа өмнө дээр гарч ирлээ. Энэ Ганбаатарын буян тогтмолоо байсан халтар өрөө бас одоо өгний хэдэн өрөөр очоо нийллээ. За Усамын зүүн ангаас өмнө гоёш нэмэгөр төржин юм дуржин хурдан газан өрөө өгний хэдэн өрөөнд дотор явж байгаад одоо жаахан арагшилж явах шиг байна. За тэр 5-6-гийн мөрөн дээр яваад байгаа боруурааны номер манай хэдэн зуун 49 байна бас хараад өгөөрэй. За Даланбаатарын хурдан халтар өрөө хөрөн өрөө хоёрын хурдтаар яваа сайхан боруура бол одоо тэг 49 гэхээр арай биш байна да. Хүүхдийн номер үрчлэлтэй дахин одоо ямар 949. За 949 номертой байна. За тэрийг би одоо сайхан тэмдэглээд авнаа. 949 номертой сайхан боруура бол одоо Усамын дэсмийн Дамбын насан баярын боруура. Энэ улсын наадамд 10 турсан боруура шүү. За энэ мөн байна. За тэгнэ. Энэ улсын наадамд одоо 10 турчаад ирж байгаа өөрөө бүсийн наадамд өнгөн нүрэлдэг байх уу? Усамын дэсмийн Дамбын насан баярын хурдан боруурааг Амланбаатарын алтан гэрэл гэж хүн уяа суулгын аймгийн алдар туяач Амланбаатарын алтан гэрэл гэдэг уяа суулгыг дарж байгаа. Мөнхөгийн их баяр гэж байсан. Хүүхд онсон өнөөдөр улсын наадамд 10 урсан үрээ гэж хэлээ. Өнөөдөр өмнө дээр гарч ирсэн байна. За Усамын зүүн улсын одоо Монгол улсын алдар туяач Бэлчээрийн далаа хурдан азарган хөрөн соёлын азарган алтар соёлын хоёр өнөөдөр өмнө 6 гадууны одоо 7-8 дээр за 6 дээр бол одоо Усамын дэсмийн гоёш Дамбын насан баярын хурдан боруура. За 4 дээр бол одоо 4 дээр хөрөн өрөө бол одоо Усамын баруун нуруу сумын бол аймгийн алдар туяач 85 Батуйгийн хурдан хөрөн өрөө. За Чимцээгийн ганцэргийн хөрөн өрөө гэж 538 номертой болсон тэр хөрөн өрөө 5 даар байна. За Көмскөлийн хөрөн өрөө энэ дэрхэд одоо хөтлөөд эхэллээ.
Төв аймгийн дэлгэр хаан сумын байж Шарвын мөнгөний шагагийн гүрэн үрээс би 5 руу орж ирж байгаа. За би одоо гүрэн үрээтэй андуурсан байна. 5-ын гүрэн үрээ бол одоо Төв аймгийн дэлгэр хаан сумын байж Шарвын мөнгөний шагагийн гүрэн үрээг одоо Ганбаатарын буян дахь мандаа гэсэн өнгийн 6 үрээтэй нийллээ. Өнгөн дээрээ бол одоо Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт байж Бат сайхны Мичтмагийн уяа суулгыг дараадаг Тэрвшин дэлгэр далайгийн гүрэн үрээ энэ жил Хөвсгөл аймгийнхаа баяр наадамдуудаа 3 турдчаад ирсэн ямар дүн үрээ. За улсын баяр наадамдуудаа Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын байж Очрын Баатрын урдан хонгор Монгол улсын алдарт байж Уртансангийн намар байсан. За Хөвсгөлийн Баян зүрх өнөөдөр хөвөлдөж мэдмээр боллоо шүү. Хоёр ч одоо морин соёлын адархан соёлын хоёр өнгөний 5-6 дотор гарч ирээ. За одоо харагчлаа. Тэр 6 дуу явуулчих. 6 ингээ 7-8 дээр бол одоо бэлчээрийн наданхүү Батбаярын хурдан халтар соёлын хүрэн соёлын хоёр уршаа явлаа. Ингээ 8 адуу явлаа. За 9 дээр нөгөө хээр адуу орж ирж байна. 9 дээр одоо Төв аймгийн баяр наадамд аман гүзүүнд тавьсан хурдан гэрүүр орж ирж байна. Төв аймгийн Алтан булаг сумын баяр Сандаг дуржийн Батмөнгийн хурдан борог яваад байлаа. Сандаг дуржийн Батмөнгийн хурдан гэрүүр за цаатлнууд Улс аймгийн Цагаан хайхан сумын уяаш Ядан сүргийн доржин зөөн Ядан сүргийн доржингийн хурдан шар гураа. За ингээ жоохон аргачлаад одоо 400 за одоо ингээ сайхан яг одоо ярьж байгаа мөрөн дөрөнд дэрэгцүүлээ яваад өгөөрэй. 404 номертай сайхан хэрүүрээ бол одоо Төв аймгийн зэрэглэн сумын гоёч инг 50-ны 70-ийн хурдан хэрүүрээ инг 50-ны 70 дотор гойсон тэн дээр гарч ирлээ. За энэ Улс аймгийн Зүүн хангаа сумын гоёч Мэмбэр дуржин хурдан хандсан үрээ 8 9 10 11 12 дээр за 13 14 дээр бол одоо Улс аймгийн сумын аймгийн алдарт байж Баян мөнгөний жожийн хурдан харуура гэдэг чинь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гоёч Санжаагийн зэрэн баруун сумын Санжаагийн зэрэн номдов гэж хүний унган ийм урд өнгөрөө энэ дээр гарч ирлээ. За 785 байна. Энэ хэрүүр энэ цагчийн минь захны унган давтсан 1700 таа байна шүү. 1395 байна. За 1395 номертэй Ховд аймгийн Мянгат сумын гоёч Нимагийн Алтан үйгийн хурдан хэрүүрээ гэж энэ Ховд аймгийн Мянгат сумын одоо Монгол улсын мандаа цагчийн минь захны унган хэрүүрээ 15 дээр. За 20 хүртэл сууч. 16 дээр бол одоо Улс аймгийн Наран булаг сумын уяаш Балдоржийн төв дэлгэрийн мөрөөрэ яа их л ард иргэжтэй энэ мөрөн соёлын өнөөдөр би их өнгөнд дурлах гэж харсан энэ Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяаш Дамжин сүргийн аваа сүрэн аюулгүй нарын унган дамгата бороо малчны дуудаа ирсэн бороо уршаа явлаа. За 16 дээр 17 дээр Улс аймгийн Давхан сумын одоо яваад байгаа. Улс аймгийн Давхан сумын одоо аймгийн алдарт байж Дамжин сүргийн ганц бүхэн бороо гэж энэ Төв аймгийн Баян зүрх сумын Монгол улсын тодмондоо Сумын сүргийн ган хоёрыг төнөөгөө бут хангаа гэж залуугийн унган соёл энэ жил Давхан сумын нүүнжид төрүүлсэн юм хурдан үрээ. За тэрийн үнэн баярын бороо гэж Жавын Баян мөнгөний унган бороо одоо жаахан харагшилж явах шиг байна. Цаатлын хөрөн үрээний номер харагдах нь 737 номертой хөрөн үрээг танилцуулаад урагшлаа шүү. Манайхан 730 энэ Өвөр хангаа аймгийн Богд сумын уяаш Цэндийн анх хоёрын урд хонгор үрээ гэж бүртгүүлсэн байна. За хонгор үрээ юм байна. За арын гэр үрээний номер шаршаач өчтэй гэрээний үрээний номер харагдах нь 812. За 812 номертой сайхан гэр үрээ бол одоо за 812 Аранга аймгийн Хангаа сумын уяаш Буян Батрын Инг Батрын урдан гэр үрээ баярлах жаргалын нэр зэрэн тогтгосон энэ дээр байна. За Зүүн хангаа сумын Монгол улсын аймгийн алдарт уяаш Мөнгө өчрийн Наран Баатрын уяа суулгын дараад Мэмбэр дуржин урдан хээр алсан үрээ. За энэ хээр үрээнд яваад байгаа. Одоо жоохон яваад энэ хээр үрдээ ирч 812 номертэй Аранга аймгийн Хангаа сумын уяаш Буян Батрын Инг Батрын урдан хээр үрээ 17-8 бүрэн дээр байна. За Ховд аймгийн Мянгатын урдан хээр үрээ өнөөдөр өнгөнд өвжгээд одоо жаахан аргачлаа. Ховд аймгийн Мянгат сумын уяаш Нимагийн Алтан үйгийн урдан хээр үрээ энэ дээр байна. Улс аймгийн Давхан сумын аймгийн алдарт Дамжин сүргийн ганц бүхэн бороо хөлийн ирж одоо жаахан саарсан байна. За 737 номерт 737 номертой бүрдүүлж утсан сайхан хэрүүрээ өнөөдөр энэ дээр гарч ирсэн байгаа. За Өвөр хангаа аймгийн Богд сумын гоёч Цэндийн анх хоёрын урдан хонгор үрээ гэдэг чинь өнөөдөр энд гарч ирсэн байна. За Баян мөнгөний жожийн хурдан хар үрээ нааталт нь байгаа бол цааталт нь бол 404 номертой бүрдүүлж марч байгаа хурдан Төв аймгийн зэрэглэн сумын гоёч Золой инг 50-ны 72-ийн хурдан шархээ төлн сартаа шаргаар өрөө байна. За Улс аймгийн Наран булаг сумын гоёч Балдоржийн төв дэлгэрийн хурдан бороо гэж энэ жил Малчин сумын нүүнжидөө аргийн нөрөөлөлтөд давхар уяагаад Улс аймгийн Сахил сумын нүүнжидөө их насны мөрөнд аман гүзүүнд тавьсан хурдан бормор энэ дээр гарч ирлээ. Одоо хөлийн гэрч жоохон саарсан байна. За яваад байгаарай. Тэр бүрэн гадуу. Ховдын зэргийн хөрөн өрөө байна уу юу? Тэгчил тэрнтэй одоо адилхан гадуудад их цаагаар явчлаа да. За энэ дээр бол Улс аймгийн Дэсмэ аймгийн алдарт байж Жавын Баян мөнгөний саард ураа Улс аймгийн Цагаан хайхан сумын уяаш Ядан сүргийн доржингийн хурдан хайр ураа нөгөө Төв аймгийн Зэрэглэн сумын уяаш
Төв аймгаас ирсэн Төв аймгийн Надам намын үзүүнд авсан хурдан хариураа хоёр энэ байна. Төв аймгийн Алтан булаг сумын үеж Сандаг дуржийн Батбөгийн хурдан бор хариураг Батөржийн ам баяр үсний энэ дээр байна. За яваад агараа. За одоо энэ ТВ-ийн машин одоо хоошоо сууж байгаа бол одоо бид нар үргэлжлэж явж байгаа. За тэр хөрөнгөрөө одоо яахаар гохгүй нөгөө Ховд аймгийн зэрэг сумын үеж Чулуунбаатарын үеэс одоогийн дараадаг хөрөнгөрөөд мөн шиг байна да. За 29 номертой болсон Улс аймгийн зүүн сумын Монгол Улсын алдартай Бичээрийн дадан хөрөнгөрөө энд хүрээд хөлийн ирсаар да. За яваад агараа. За тэр л одоо бөм байна да. Дүнбагийн Чулуунбаатарын хөрөнгөрөө уяас одоогийн дараадаг. За эзэн хэм блэ одоо энэ хавар одоо бас энэ манай Улс аймагт тэр зургуулдаг байсан тэр хөрөнгөрөөд одоо мөн байна да Ховдын зэргийг. За энэ гэдэг адууны одоо өнгөний 6 дээр байна сага халтар дүүрээ бол одоо Улс аймгийн зүүн сумын одоо аймгийн алдарт Монгол Улсын алдарт байж Далаанбаатарын хүү Далаанбаатарын хурдан халтар үрээ энэ дээр байна. За өмнө дээр бол одоо Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын яач Бацаахны Бишдмагийн уяас одоогийн даруулсан тэр шинэ дэлгэр далаагийн хөрөнгөрөө. За тэрний урталтаар бол одоо Шарвын мөнгөний шагаагийн 968 номертой морцсон хөрөнгөрөө бол одоо энэ урталтаар гараад байсан. За 888 номертой Улс аймгийн Маран дурын сумын аймгийн алдарт 85 Батбөгийн дээр. За тэр заалын хөрөнгөрөө мөн бохоо тэр Дүнбагийн Чулуунбаатарын Ховд аймгийн зэрэг сумын аймгийн алдарт Дүнбагийн Чулуунбаатарын уяас одоогийн дараадаг хөрөнгөрөө мөн баг. За 531 номертой хөрөнгөрөө бол одоо Төв аймгийн Дэлгэр хаан сумын одоо Шарвын мөнгөний шагаагийн хөрөнгөрөөг Улаанбаатар бот Баханга дүүргийн Монгол Улсын нодомдоо яаш Ганбаатарын мөн дутгуулсан. За хөрөнгөрөө мөн байна уу? Тэр яах шаргахгүй одоо Дүнбагийн Чулуунбаатарын уяас одоогийн даруулдаг. Эзнийх нь нэрийг одоо миний би хараахан мартсан байна. Ховдын зэргийн хөрөнгөрөө энэ бол одоо том жижиг уралдаанд олон аригад дөрүүлсэн бол Ховд аймагтаа бол одоо даалуу соёлонгийн нэгэ. За өнгөн дээрээ бол одоо Улсын надан дарга дурдсан хурдан мороор өнөөдөр өнгөлөө гараад ирлээ. За аман хүзүүн дээр нь одоо 388 номертой борсон Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын байж Очрын Бадрын урдан хонгор үрэг Сүгбаатар аймгийн Бар урд сумын Монгол Улсын алдарт байж Уртансангийн намар үйсэн энэ дээр байгаа. За Улс аймгийн дэсмэн байж Дамбын насан баярын хурдан бор үрэг одоо Амгалан Баатрын алтан гэрэл гэж аймгийн алдарт байж үйсэн өнөөдөр өнгөн дээр гаргаж ирлээ. Мөн хүүгийн их баяр гэж хүүхдээ унжруулж байгаа хурдан бор үрэг. За Дүнбагийн Чулуунбаатарын хөрөнгөрөө мөн байна. Хэдэн зуун 73 гэж баталгаажуулчаа хөрөнгөрөө баарг байхгүй мөн баг. За 213 юу? 213. За 213 юу? 213. За энэ нөө Жигжил сүргийн Утганбаатарын хөрөнгөрөө шин тэр байсан байх шүү. За 213 номертой морсон энэ Говьалтай аймгийн 9 булаг сумын Жигжил сүргийн Утганбаатарын урдан Ховд аймгийн зэрэг сум мөн харин тийм байна. Дүнбагийн Чулуунбаатарын за өөрийнх нь нэр дээр өнөөдөр мордуулсан байх шүү. Аймгийн алдарт байж Дүнбагийн Чулуунбаатарын урдан зээр дүрэ гэж энэ жил бас онцгой урдан байгаа мөн байсан юм аа энэ холоос хараад байгаа. За зээр дүр уушаа явчаараа. Өртөн мөрөөрөө дээр зэрэг жоохон яваад одоо арагшаа суу шүү. За ингээд Ховд аймгийн зэрэг сумын аймгийн алдарт байж Дүнбагийн Чулуунбаатарын хөрөнгөрөө гэж аймаг үсгийн надамдаа олон аригдаа зөрүүлсэн. Өнгөрсөн жил одоо Ховд аймагтаа бол одоо хязгаарлалтаа бол одоо шүлдэнгээс хойш одоо даамаа байгаа хурдан хөрөнгөрөө 3 даар. За өнгөн дээрээ бол одоо Улс аймгийн сумын уяас Дамбын насан баярын хурдан бороо гэж хурдан бороо Улсын надамд одоо 10 дорсон бороо заалтанд байгаа бол Улсын надамд 6 дорсон Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын уяас Очрын Бадрын урдан хонгороо наалтанд байна. За Улсын надамд одоо 10-ын дотор тавьсан 2 үрээтэй одоо хөрөнгөрөө уралдаад нийт бол одоо барахгүй одоо хурдан гадуу гэдгээ батлан харуулж байна. 388 нот тусан Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Очрын Бадрын урдан хонгороо наалтанд. За Баясгалангийн мөрөв даваа гэж хүүхдийн уламжуулж байгаа. За мөрөв даваа гэдэг чинь бол өнөөдөр бас олон наадамд одоо морийг одоо хөрвөө харигт багтааж байна. Энэ баруун бүсийн уралдаанд бол одоо олон мөрөмж одоо хөрвөө харигт багтааж байна. За аман үзүүн дээр яваасаа бор үрээ бол одоо Улс аймгийн дэсмэн байж Дамбын насан баярын хурдан бор үрээ. За ингээд одоо 2 үрээтэйгээ өмнө 3 үрээ ингээд 3 даар бол одоо Увдагмын зэрэг сумын аймгийн алдарт байж Дүнбагийн Чулуунбаатарын урдан. За Дүнбагийн Чулуунбаатарын урдан бор үрээ хөрөнгөрөө 3 даа. За одоо хөөе яагаад байгаа юм бэ одоо нисээд үрээд. За тэгвэл зургийг нь даруулаад аргачлаарай.
За одоо ингээд арагшилжаараа. Арын гэдэг аруудад урагшлахад одоо зайгаа үлдээхгүй. Ард одоо мөр мод ирж ивэл бас одоо арагшаагаа сайн харж байгаараа. За арын үрээнүүд дотор одоо ямар үрээр ирж байгаа. За Төв аймгийн Чарвын мөнгөний жига би урдан мөрөнгөөрөө одоо Ганбаатарын моён дутгаас нарийн гэдэг үрэн дотор байна. 85 Батбаяр урдан зэр дүрэ, Далаан Батбаяр урдан болоор тэр араас ирж байгаа хонгор үрээний номер дугаар одоо хонгор үрээ гоож явах төхөөрөө сая замдуудаа танилцуулсан. Тэр хонгор үрээ араас их шуурм хөнгөлтөд орж ирсэн байна. За энэ дөрвөн үрээтэй явж байгаараа би араас нь 737 шээ нэрэ. За 730 Өвөрханган богцмын уяач анх хоёрын цэндийн анх хоёрын урдан хонгор үрэг одоо мэгмөр сүрэнгийн алтай очроо исэн өнөөдөр өнгөний 3 долоодор байна. За хонгор атага аршаа суух боломж байна уу? Алгуу. Нэг л байвал байна уу? За нэг л байвал одоо жоохон хоошоо суучаараа. Эди яваа. За энэ өдөр одоо Увс аймгийн цагаан архан сумын сүмээ алдаа Цэрэн нуржийн гişг хоёрын хурдан нэг л үрэ орж ирсэн байна. Хөвсгөл аймгийн Маян зүрх сүмээ одоо Тэрвшин дэлгэр далайгийн хөрөнгөрөө өнөөдөр жоохон өнгөнд явж байгаад одоо жаахан арагчлаа. За тэгэл одоо энэ хүргэдэд орж ирсэн байна. Хэдэн 124 юмтэй 724 номертой харуураар орж иж байгаа юм уу? За 724 номертой сайхан харуурыг танилцуулчаад үргэлжлэе. 724 зөв. За манайхан бас одоо баталгаажуулаад байгаа 724 алгад байна да. Яг одоо тэгчээд хажуугаар нь Цэглэлийн хажуугаар Дорнод аймгийн цагаан уусам Нэргүүн сайхна 124 байна штэ. Нэргүүн сайхна гэж хүний унган одоо Увс аймгийн цагаан архан сумын сүмэн алдартай Цэрэн нуржийн гişг хоёрын зэрэг дүрэ гэж энэ жил одоо Завхан аймгийн Ургамал сумын бүсээ төрөө магнад дурлаа. Давхар уяагаад Увс аймгийн Завхан сумын дүүх 100 жил төрөө магнад дурласан юм хурдан үрэ. За Сэлэнгүй аймгийн Баруун мөрөн сумын Лагдгийн айлгийн хурдан Дөлгөн хар гэдэг үрэ орж ирлээ. Баруун мөрөн сумын 100 жил төрөө магнад дурлажсэн юм хурдан үрэ юм байна шүү. Морон харсаа яваа. За Доржийн зайлгаас өргөн үйсэн байна. Дөлгөн хар гэдэг үрэг бол одоо өнөөдөр өнгөний 7 үрээний ардаар 8 дээр байна. Зистер бол Цэрэн нуржийн гişг хоёрын хурдан загал үрэ байна. За Дорнод Увс аймгийн одоо Баруун дөрвөн сумын гол аймгийн алдартай 85 Батбаягийн хурдан өргөн энд хүрээд үлдлээ. За яваад агараа. Одоо энэ 3 адуутайгаа сайхан зэрэгсэж энэ 3 адуу сайхан танилцуулаад тэгээд урагшлаа шүү. За 737 номертой бүрдгүүл болсон хурдан хонгор өрөө бол одоо Өвөрханган аймгийн богцмын Цэндийн анх хоёрын хурдан хонгор өрөөг Монгол улсын та нар зөөлөн гарчлаа. Монгол улсын тодмондоо яаш мэгмөр сүрэнгийн алтай очроо исэн өнөөдөр 6 дээр. За дөрөвдөр яваа сахан хөрөнгө өрөө бол одоо Төв аймгийн Дэлгэр хаан сумын яаш Чарвын мөнгөний жигагийн хөрөнгө өрөө. Заатал нь Увс аймгийн зүүн сумын одоо Монгол улсын алдартай яаш Далаан Батбаярын хурдан халтар өрөө гэсэн 2 4 5 дээр байна. За одоо жоохон гараараа зөөлөн гараараа. Цааш гүн. Яг одоо наадгаараа зөөлөн гарч. Итгээ их твдээд яах вэ? Хөний мөрлөө одоо шахсан гэрэгт орж тийм учраас цагаан харгана гараад авчих. За өнгөний 3 өрөө бол одоо энэ Улбаатаа Увс аймгийн дэсмийн одоо Дамбын насан баярын хурдан бор ураг бол одоо Алтан гэрэл гэдэг хүн хэлсэн өнөөдөр өнгөн дээр гарч ирсэн байгаа. Амгаланбаатарын Алтан гэрэл гэдэг хүн уяас олгын дараас Мөнхөгийн их баяр гэж хүүхдийн уншилж байгаа хурдан мөрөн өрөө байгаа бол 388-д болсон Хөвсгөл аймгийн Маян зүрх сүмийн уяач яваад байгаа одоо л явчмаар байна да. Хөвсгөл аймгийн Маян зүрх сүмийн Очрын Баатрын урдан хонгор өрөө гэж улсын баяр наадамд нэг нь 6-д орсон, нэг нь 10-д орсон гэхээр аргагүй одоо улсын довтой 2. За 3-аар одоо Ховд аймгийн зэрэг сүмийн аймгийн алдарт байж Дүнбагийн Чулуунбаатарын хөрөнгө өрөө гэдэг чинь өнөөдөр үнэнгүй урдан өрөө. Ховд чигэд бол одоо онцгой урдан байгаа. Энэ жил одоо Увс аймгийн Төвийн бүсээ урдад ирж айрагцсан юм хурдан өрөө. Төвийн бүсэд 3 турдсан юм хурдан өрөө. За аман үзүүндээр Увс аймгийн дэсмийн байж Дамбын насан баярын хурдан бор ураа гэж Амгаланбаатарын Алтан гэрэл гэж сологийн дарсан бор өрөө энэ дээр байгаа бол за өнгөн дээр бол одоо Увс Хөвсгөл аймгийн Баян зүрх сүмийн уяаш Очрын Баатрын хурдан хонгор өрөөг Монгол улсын алдартай Уртан сангийн намар байсан хонгор өрөөтэй зэрэг яваад ороорой. За хонгор өрөөтэй сайхан зэрэг яваад орчоорой. Жоохон зайгаан явж өгөөрэй. Бас одоо хүний мөрийг одоо шахаад өчөө. Яваад одоо яваад өгööтэй. За хонгор өрөөнийх нь урдтаар нь очиж яваад өгмөр байна.
За Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын гоёч Очрын Бадрын урдан хонгор Монгол Улсын нод мандаяч Утгасын намар үйлжингөө төрүүлгэлээ. Хүүх 50 өнгөд 60 тохиод байна гэж хонгор ураг одоо үнэнгүй урдан ураа байгаа юм байна. Улсын баяр надамд зургаад орчод ийгөө баруун хүмүүсийн их таншиг баяр надамд төрөө магнаа дурдлаа. Яг одоо тэгээ зогсож. Мод. За улсын минь сумын одоо яаш дамны насан баярын хурдан мороор улсын баяр надамд даруудаж давхар уяагаар ийхүү баруун хүмүүсийн нашигт аман үзүүн давхлаа. За 3 доо Ховд аймгийн нэр сумын аймгийн алдартай Дүмбагийн Жулуунбаатарын хурдан өрөөнгөөр 3 торлоо. За Морин Зоёлон 3 торлоо. За аймаг бүсийн надамд харагдчихсан хурдан гадууд ийхүү улсын хүмүүсэд харагдсан амжилтаа нэгээр нэмлээ. Одоо ийхүү улсын хүмүүсэд харагдсан хөрөнгөрөө боллоо. За зэгэл араас ирээд одоо айраг руу орсон юм байна. За зэгэл үрээд одоо айрагчаасаа бид орон нутгад уягч байгаа өрөө юм шүү дээ. За зэгэл үрээд одоо тавлчаасаа билээ. За ийгөө одоо улсын аймгийн цагаан хайрхан сумын Цэрэн Даржин гişг баярын урдан зэгэл үрээ 5 дурлаа. За 6-д одоо Дөв аймгийн дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн жагагийн урдан халзан үрээ 5 дурлаа. За 104-т бол одоо Сэлэн аймгийн баруун бүрэн сумын байж Лагдингийн айлгийн урдан Дөлгөн хар гэдэг өрөөг аймгийн алдартай Доржийн зайлгаас өрөнгөж 4 дуруулаа. За Дорн аймгийн цагаан ус нэргүүн сайхна гэж хүний унган цавтар өрөө өнөөдөр тавлсан. За яа харахгүй энэ нутагт уягддаг өрөө учраас миний би жоохон огчлаа. За 7-д одоо улсын аймгийн зүүн ус сумын Монгол Улсын алдартай Даланбат хоёрын урд нь Азарган халтар соёолын инхөө 7-д ирж байна. За халтар соёолын бол одоо үзүүр дээр аргагүй энэ олон морин соёолын дунд хүч авах хуралдсан. За 7-д За 8-д бол одоо улсын аймгийн баруун нурууны сумын бол аймгийн алдартай 80-дан Батөгийн хурдан өрөөрөө 8-д орж байгаа шиг бай. За 9-д одоо 737 номертой хонгор өрөө 9-д ирж байгаа шиг бай. За энэ Өвөр хангай аймгийн Богд сумын уяач Цэндийн анх хоёрын урдан хонгор өрөө 9-д орлоо. За 10-д бол одоо Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдартай Бацахны Бичтбагийн уяас болгонд дараад телевизийн дэлгэл аймгийн өрөнгөөр 10. За 11 цагаан харагдахгүй байсан цагаан ногдоо 426 номертой хонгор өрөө одоо ороо явчлаа. За энэ улсын аймгийн наран булаг сумын Шараагийн галуутрын хул өрөөг завхан гүмийн нүүн жилд ариг завхал өрөө 10 хэд орж ийнэ гэж үү? За 11 дуруу. За 12-т бол одоо Ядам сүрэнгийн Норжангийн хурдан шаргуураа 12, 13-д төв дэлгэрийн хурдан боруура орж ах шиг байна. За энэ Цэрвийн үнэн баярын боруура 17, 18 хаваар орж ах шиг байна. Жавын баян мөнгө хурдан сар дөрөв 19-д орчих шиг боллоо. За энэ боо өрөөнүүд дотор одоо 1396 номертой сайхан боруура одоо бас энэ өрөөнүүд дотор ороод явсан байна. За энэ улсын баруун төрийн Лонгийн Батнамын боруура орсон байна. За энэ улсын аймгийн дэсмийн Монгол Улсын алдартай Юнгэрийн дэсцийн урдаа хар ураа орж ирж байгаа шиг байна. За нөгөө төлөн сартаа хэрүүрээ ч одоо өнөөдөр 20 гаргаж орлоо. 812 номертой бүртгүүлж урсан хэрүүрээ өнөөдөр жаахан ардхан орж байгаа шиг 20 гаргаж орж байгаа шиг байна. Харанга аймгийн Ханга сумын уяж Буян Бадрын Ингбаатарын урдан гэрүүр 20 гаргаж урлаа. Баярлах жаргалын зэрэн тогтгоо хийсэн. За Балхавгийн Батмөнгийн унган намхтай энэ жил одоо онцгой урдан байгаа. Өндөр хурдан хөрөнгөрөө өнөөдөр халтар өрөө одоо бас 20 гаргаж ирж байна. Азарган соёлын сая давстын мөнжилд аман хүзөөчөд ирсэн юм хурдан үрээ. За Орсогийн баяр сайхны хурдан гэрүүрээ Бажнымын насан тухтын хөрөнгөрөө тэргүүтээ өрөөнд орж байна. Баян мөнгөний жойжийн хурдан хар өрөө орж байгаа шиг байна. За улсын аймгийн наран булаг сумын уяач Балжинымын чулуун тогтхохын Чумбагийн хонгор гэдэг өрөө орж байгаа. Сүхбаатар аймгийн наран сум Бүлзийн мэндийн амтлаг өрөө. За нөгөө Ховдын мянгадын урдан сартаа хэрүүрээ бас орж байгаа шиг байна. Амрын Батмүг гэсэн байхаа та. Ахын нэрийг одоо бас Нимагийн Алтан уяг гэсэн байна. Нимагийн Алтан уягийн хэрүүрээ орж байгаа шиг байна. Цол холдсон уу? За ирээгүй байх шиг байна.
За энэ хөө одоо хурдан соёолын уралдаанд одоо төрүүл яригдсан өрөөнөөс. За тэр Лавгийн Батмын намтгаар одоо Говьтамын эзэн боловсрын одоо аймгийн алдарт Жигдсүрэнгийн Утганбаатар үеэс олгын тааруулдаг Дархан Баатрын хэрүүрээ бол одоо хор гаргаж орлоо. За Сагил сумын 100 жилийн одоо амг үзүүд Алтан зохицын 100 жил амг үзүүлсэн юм урдан үрээ. За Бачиргалын явхлан төгсгийн урдан зоол халзан гэдэг үрээ энд орж байгаа шиг байна. Сайхан хон 394 номертой болсон хон 3 үрээтэй зүг орж байгаа шиг байна. За соёлын уралдаанд одоо нийтээ энэ 40-од мордыг бол одоо орж байранд орж байгааг бидүүхэн харууллаа. Тэ очрын Баатар. Көвсгөл аймгийн Баян зүрхсэн. За Жаргалтагийн Ингам болонгийн хэрүүрээ даварж ирж байгаа шиг байна. Арын адуунууд бол одоо үнэхээр цулсан юм байна. За Дамбын насан мэрийн бурууга төрүүлсэн. Аман үзүүнд өгсөн. За өнгөн дээр бол одоо Очрын Баатрын урд хонгороо бол одоо Азаргын соёл улсын баяр наадмын дургад орчод энд дуундар их сайхан хол төрүүллээ. За хонгороо их хөлтөөч байгаа үрээ байна. За Шарвын мөнгөн шигийн хөрөнгөрөө 6-д орсон. За одоо мордоо сайхан хусаад авах. Баяр хүргье. Өнөөдөр өмнө мөрдөгөө дуун гэлээ амбар. Орднуудыг хонгороо харагдуулаа. Өөрийгөө данцуулаад сэтгэлдээ битлээ авах. За давхар сумын алдарт байж. Цэрэн доржин гişг баяр гэж. Наа тэгээд 11 онд утсан байна шиг. Стагагийн даваар огтлуулж ясан тэгээд 15 жилийн дараа бас аяхаа амжилтанд хүрч Хямранчигт голсон соёлон харигдуулсандаа маш баяртай байна. Тэгээд манай ояа солигыг миний төрсөн дүү сумын алдарт байж гişг дарж маань тааруулдаг байгаа. Тэгээд дунаач хүн хөт бүрбсрэнгийн бүрөв очир болон бас ханхигийн оног морин старт уяачтай холбоо тусч дэмждэг ах нартай юм шиг баярлалаа гэж хүлээ. Хэлье тэгээд. Одоо мөгшөл Дорн аймгийн Баян Түмэн сумын нэргүүн сайхан онгаа доо. Тэгээд энэ жил хаврын бүс урмал сум алдалгүй. Олон удаа сайхан хүлэг манаа баярлуулж байгаамаа. Тэгээд нэг дуусчудаа 100 жилийн гон баярын мэндийг өргөн хүндэс ажлын амжилт гэсэн. За баяр. За өнөөдөр бол одоо ховд нутгаас Дүнбагийн Чулуунбаатар увс нутгаас одоо чи одоо хөдөөний хөгөөжөөс мөр харигдуулж шүү дээ. Тэглээ тэгээд бас улсын бүс мөр харигдуулсандаа бол маш сэтгэл өндөр байна. Тэгээд бас 15 жилийн дараа амжилтанд хүрч бас мөр харигдуулсандаа тун баяртай байна. Манаас дээрээс харж байгаа хаа. Тэгээд бас хүүгийнхаа өөрийнхөө амжилтанд хүрч байгааг бас харж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд ханхигийн оног мөрөө спорт ууштай холбоо ханхигийн оног галынхандаа
100 жилийн он баяраа мэндийг хүргье. Тэгээ сэтгэл маш өндөр. Нунаач хөөхд Пүрэвсрэнгийн бүрүү очруулан уяач хишиг дарж дүү нартай маш баярлалаа. Тэгээд мөр уяхад бол маш олон хүний хөс хөдөлмөр болоо шингэдэг. Тэгээд гэр бүлээрээ уяач олноороо зүтгэсний өгчөнд өнөөдөр улсын бүсээс айраг авлаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна. За зэгэл өрөө 3 цагаан хайрхан ханхөхөө бол маань бас сайхан төшч. Өнөөдөр айраг хүртлээ. Маш баярлалаа. 10 дотор зэгэл өрөө орж ирэхэд ер нь айраг багтах мэ гэсэн бодол төрөв. Бас нилээн ер нь сүүлээс нь 20-од дээр л гарч ирлээ. Тэгэл арайч барахгүй болов гэжсэн чинь чаавс хөөрх юм нэстэ. Үнэхээр зүтгэсээр гадаа харигдлаа. Сэтгэл бол өстө өгөр гэлэх хайхгүй. Өндөр байна. Олон том наадамдаа хурдан хөлгмөрдө төрөө арих тутагаараа. За баярлалаа. За Улс аймгийн Ховд аймгийн зэрэг сумын аймгийн гадар Дүнбагийн Чулуунбаатар гэдэг хүн. За хөрөн мөрөө улсын бүсэл айрагдаг байсан өнөөдөр айрагдлаа шүү дээ. Тийм байна сайхан байна. Одоо стар улсын бүсэл дутуу байсан энэ хөрөөрөнд одоо тэгээд өнөөдөр улсын бүстэй айрагдлаар нуралдсан наадам болгондоо төрөө аман үзүүнд хурдладаг байсан. Тэгээд одоо хавар 5 сарын 9-нд ирж улс аймгийн төвийн бүстэй айрын ураар орж энийг одоо хавраас хойш зоржсэн наадам тэгээд одоо минь хүсэл минь биеллээ. Тэгээд энэ сайхыг хийж байгаа өвсчүүддээ болон танаа сайттай хамт олон баярсан тарлсан илэрхийлье. Тэгээд унган эзэн аймгийн арц ган зэрэгдээ бас энэ завширыг ашиглаад сайхан ад өгсөн найздаа баярлалаа гэж хэлье. За хөрөн мөрөөч мөн ч олон баярлуулж байна да тийм ээ. Тийм ээ энэ одоо дааган цагаас хойш ирснээр нь айргаас мултарч үзээгүй ад байсан. Одоо улсын бүсэл ороход дутуу байсан. Тэгээд өнөөдөр дутуугаа үзээд дундуураад сайхан айрагдлаа. За орон нутгийн уяатаас бол одоо улсын цагаан айрхнаас бол одоо нэг залуу цэгэл өрөө тав дурлаа. За Ховд нутгаас одоо та хөрөн мөрөө 3 тогтоолоо. Тий би чи эрдээс нэг малынхаа бич чараас л үйдэхгүй. Тий одоо хөдөөний хөхөлт баяр. Энэ бол одоо үнэхээр сайхан наадам боллоо гэж хэлээ. Судраг сайхан уралдлаа тэгээд. За олон том наадамд одоо хурдан хөлгмөрдө төрөө арих тогтаагаараа. За тэр өрөө бат сайхан орчих танаа ажиллаа хүсье. За баярлалаа. За хөрөн мөрөө хурдаа яах зэрэг байхгүй. Ховд аймгийнхаа баяр наадамд бас одоо айрх төрөө арих туржсэн юм урдэр. За Улс аймгийн дэсүмийн Дамбын насан баяр одоо боруурээг амаг зүдлээ баяр хүргэе. Баярлалаа. Боруурынхаа улам өршөл амжилтыг сайхан ярьдаг шүү дээ. Бороо маань болохоор Төв аймгийн баяр улсын сумын аварт баяр дүүмийн унгаа дуу Төв аймгийн алтар туяач алтан гэрэл дүүмэн үйж уралдуулсан. Улаанбаатар алтан гэрэл дүүмэн үйж уралдуулсан. Одоо бүсэд 3 дахь орчод байна. Сая улсын баяраар аруулсан. За тэр олон том наадамд одоо хурдан хөлбөмбөдөө бас төрөө айрх тогтаагаараа. За баярлалаа. За улсын дэсийн Дамбын насан баяр өнөөдөр бас хэд болсон байгаа. За харуураагаа одоо сайхан дөрөв төрлөөс нь баяр хүргэе. За баярлалаа. Би Говьт аймгийн төгөлсөн мэрэ залуу шат дотор очирсох гэдэг залуу байна. Энэ манай гэж манай ахын хүрээ. Энэ дээрээ сайхан айргийн дөрөөр төгсөн юм. Уйсан эзэн наач сайхан амжилттай сайхан. Говьт аймгийн төгөлсөн мэрэ бол доржин зэлгээс уран шахман дараалсан байгаамаа. Энэ хар үрээ энэ жил тэгээ сая энд болсон тариалангийнхаа 100 жил хамаагүй зүчгээд энэ дээрээ давхар бүрт давхар тарьж байгаамаа. Хүүхэд бас ганц уран 10 настай манай дүүнсэн байна. За хар үрээ бол одоо хойноос гарч ирээд аригдлаа шүү дээ. Диглоонс зүтгэж ирээд орж ирээд аригдлаа. Маш баяртай байна. Энэ жил 100 жилийнхаа нэг арт юмд бүгдээр сайхан цаа гэж хэлье да. Удамшилтын яри юм. Удам мөчн болохоор аймгийн алдарч Лагдин гаалыг манай ахын үрээ унгаад дөлгөөр эндаар гээд хараад байгаа. Дааган цагаас ошинг орж байгаа юм. За биш олон дутуу баярлалаа. За түрүү хонгорооны эзнээс яагаад за азран хонгороо өнөөдөр бас одоо 90 төрүүл за хонгороо энэ удамшил ямар удамшилтэй өрөө. Энэ өсөд агуу тариалан сумын итүү компани захраад. Баахан үрээ баахтаас баярлж авсан хэлээ. Үнээр урд өрөө өгсөн байна.
За одоо манай олон том уяаш одоо нэг адраган соёлон, морин соёлын гэдгийг ойлгоод байвал хожим хурдан азар болно гэж үздэг шүү дээ. Хонгорч аргагүй хурдан азар юм. Адраган соёл юм. Тэгээ энэ сайхан үрэг ууж урдсан. Найз тавир найзтай баярлалаа. За олон том наадамд одоо хурдан хөлгөмөрдө төрөө ариг тогтаагаарай. За баярлалаа. За ингээд хөвсглийн баян зүрхээс хонгороо төрүүлсэн. За энэ жаргалын илбэг сайхан гэж одоо яа харахгүй одоо бас ийм сайн адуудаа хүний унган үрээ юм байна. Ингээд Хөвсгөл аймгийн баян зүрх сумын одоо яаш Очрын Баатарын хурдан хонгорыг Монгол улсын алдарт Уртнасангийн тамир ууж төрүүлгэлээ. За аман хүзүүнд нь Ус аймгийн дэс сумын одоо яаш Дамбын насан баярын хурдан бороо аймгийн алдарт Амгалан Баатарын алтан гэрэл гэдэг хүн ууж аман хүзүүнд орсон бол за хөдөөний хөхөө ёстос одоо Ховд аймгийн зэрэг сумын аймгийн алдарт ууж Дүнбагийн Чулуунбаатар гэдэг хүн өнөөдөр хүрэн үрээ 3-т оруулаа. За 4-т одоо Хөвсгөл Сэлэн аймгийн баруун мөрөн сумын уяач Лагдингийн айлгийн Дүлгэн хар гэдэг үрээ Дүлгэн хар үрэг Орхон аймгийн баян зүрх сумын аймгийн алдарт Доржин Жайлгаас өрөн ууж өнөөдөр 4-т оруулсан бол за айргийн давд одоо Ус аймгийн цагаан хайрхан сумын алдарт Сэрэн Доржин гişг баяр гişгэд орж гэж ах トゥ залуучууд өнөөдөр хурдан зэглэл үрээгээ бас л одоо хөдөөний хөхөө уяачны нэг за одоо цагаан хайрхан нутагт ажиллаж амьдардаг ийм хүмүүсээ тэгээд Дорн аймгийн цагаан сумын одоо харьяат байж байгаа одоо баян төмөн сум руу шилжсэн Дорндын тэр нэргүүн сайхнаа гэж хүний унган юм өрөө энэ бол одоо Ус аймгийн баруун сумын алдарт Чимцэргийн Модбаатар гэдэг үнээр дамжиж ирсэн хурдан зэглэл өрөө өнөөдөр бас бүсийн наадамд одоо айргцсан хурдан өрөө боллоо. Ийхүү увцуу сатын хамт бол одоо хамгийн хэмэд соёлын өрдөө шууд дамжуулан хүргэлээ. Хитгэн мөчийн дараа бас хурдан их насны мөрдийн уралдаанаар иргэд уулзъя.